За hi guys, би дэлгүүр орчоод тэгээ гэртээ ороод ирсэн байна. Одоо юу яасныг хэдүүлээ задлж харцгаая. За эхний бүтээгдэхүүн болохоор L'Occitane ороод юу авсан бэ гэхээр гарын тос авсан байгаа. Энэ гарын тос нь болохоор арьсыг чийгшүүлж тэжээлээр хангаад уян хаттан байдлыг дэмжинэ гэсэн. Гоё нэртэй маань тийм зөөлөн хурц биш. Ингээд хөнгөд шууд шингэжтэй юм байна. Би бас юм наалтад идэх тосон дургу байхгүй. Тэгсэн чинь энэ болохоор шууд ингээ гоё шингэтэй юм байна. Би дэлгүүрийн K-Glow гэд газар руу ороод энэ тосыг тэгээд юм хоёр маск авсан. Энэ маскыг бол угаасаа байнга хэрэгэлдэг. Айгу гоё. Ялангуяа би энэ tea tree-тэй авдаг. Хаяда батг гарах гад эсвэл улаах гэдэг үед бол тавьчихаар айгу гоё тайвшруулад чийгшүүлдэг. Тэгээд би энэ маскын сүлээд айгу дуртай болоод байгаа. За энэ тосыг яагаад авсан бэ гэхээр ер нь бол би өөрийнхөө арьсыг ажиглаад хахад фунгал акнетэй юм шиг надад санагдаад байгаа. Одоо яг нүрээ будсны дараа дух хавцаа тэгээд одоо энэ эрүү орчим хаяад яг хацар жижигхэн олон ингээд цэг шиг ингээд одоо зургийг гаргах юм бол ийм бас ийм тэгээд тэрэндээ арга хэмжээ авах гээд скин кэр бүтээгдэхүүнүүдээ ер нь голчлон сонгож авч байгаа. Тэгээд тоноор солиод тэр тоноор бол үнэхээр сайн үйлчлэгээ үзүүлж чадсан. Миний тухан дээрх фунгал акнинууд бол айгүй багасан. Одоо энэ чинь нэг мөөгөнцрийн батг гэх юм уу да. Уул нь бол Puritoгийн нэг тос байсан. Даанч тэр нь дууссан байсан. Тэгээд би хаанаас хаа мэдгүй байсан болохоор энэ тос орондоо сэргэлж болохоор байсан. Тэгээд энийг аваад хэрэглэж үзэх шийдсэн. Тэгээд яг фунгал акнетэй үед болохоор тийм тоссон жоон хүнд бүтэцтэй тос төхөж болгүй юм бэлээ. Усан сууртай эсвэл жээлэн бүтэцтэй тийм тос хэрэглэн гэсэн байсан. Энэ хараа мягаан өнгөтэй мэн rose. Энэ тос бол ямар ч өнөргүй юм байна. Тэгээд гарын тос айгүй гоё шингэчлээ. Бас гоё чийгшүүлдэг. Гоё бүтцтэй тос байна. За нэг ийм тос байна. Nature Republic орсон. Тэгээд тэндээс гол нь юу авах гэж орсон бэ гэхээр энэ Anwag-ийн ногоон серумыг авах гэж орсон. За энэ серумыг яагаад авсан бэ гэхээр бас фунгал акнетэй үед энэ айгүй сайн үйлчлэгээ үзүүлнэ гэсэн байсан. Тэгээд энэ нь болохоор яг яадаг серум бэ гэхээр нөсөө толгод бүдгэрүүлэн улаалтыг намдаан батг үүсгэж бактерийг устгах нь. Ер нь Anwag-ийн серум айгүй алдартай шүү дээ. Тэгээд би ерөөсөө хэрэгжилж үзэж байгаагүй. Ногоон серумс нэхлээ хэрэгжилж үзэж байна. За тэгээд задлаа. Үнэргүй. Тэгээд бүтцэн айгүй зөөлөн. Тэгээд гой хурдан шингэдэг. Наалдаад ингэж байхгүй. Яг авна гэж төлөвлөөгүй байсан. Тэгээд нүдэнд харагдах нь авсан. Усны маск. Тэжээлийн маск гэх юм уу? Тэгээд энэ бас айгүй алдартай шүү дээ. Тэгээс энийг хэрэгжилж үзье. Ямар үнэр гэх юм нэг чихэрлэг гэхээр яг чихэрлэг биш. Тийм зөөлөн далайн үнэр. Гэтэ бас яг усны бүтээгдэхүүн болохоор зарим усны бүтээгдэхүүнтэй бас төстэй үнэртэй гэх юм уу. Энэс гоё явах гэж бодож байна. Одоогоор бол надад хамгийн их таалагдж байгаа маск маань болохоор энэ Anwag-ийн маск. Тэгээд энэ Medhealing Tea Tree ийм маскнууд байна. За нэг скин кэр бүтээгдэхүүнүүд бол иймэрхүү юмнууд авсан заяа. Тэгээд өөр нэг Япон барааны дэлгүүр ороод энийг авсан. Энэ болохоор одоо хуушуур хайрсаг дараа тосоо яах вэ гэдэг. Тэгээд тэр үед энэс хийгээд тэнгууд нэг цэлцгнүү шиг болоод тэгээ хайдаг. Айгу хэрэгтэй бүтээгдэхүүн. Энэ бас нэг юм амсан. Унтчих та хурхраад байдаг штеп. Болдог үгүй мэдгүй байна. Юу ч гэсэн туршиж үзэх гээд авсан. 3 дахь бүтээгдэхүүн нь болохоор айгуус таалагдж байна. Соронцлогддгүй сам. Сонирхолтой газ. Одоо энэгээр хэдүүл үсээ самж үзье. Ийм юм байна. Энэ соронцлогдож байна уу? Би өөрөө харж чадахгүй болохоор. За жишээ.
Нэрээ соронцлогдохгүй шүү те. Вау. Самнаагүй самцсан байна. Тэгснээ бүр соронцлогдоогүй гэж боддоо. Вау. Хай. Бисээ бичлэгээ идэ тэгээд байж байсан чинь хүргэл нэрлээ. Тэгээд хідүүлээ хамт задлцгаая. Би юу авсан бэ гэхээр Beauty Secret-ээр цагаан сарын бэлэн багц гарсан байсан. Тэгээд тэндээс нь 2 юм захиалж авсан байгаа. Манай найз Мэдисон гадаадаас ирсэн. Тэгээд би гоё цагаан сарын яг үеэр ирж байгаа болохоор цагаан сарын бэлэгдэлтэй бэлэг өгье гэж бодсон. Тэгээд энэ угаасаа юу бэлэгдэл нь айгу гоё юм бэлээ. Би одоо та нарт уншиж үзүүлье. Энэ хөрхэн хатгамал нь Аз авчрах морин гал морь жилийнх нь гоёлыг улам гоё болгож Аз жаргал хиймээр сансан бүхэн бүтээсээ хэмээн өрөө гэж аахгүй юу. Тэгээд яг одоогоос морь жил гарах гэж байгаа. Тийм болохоор гоё морины хатгамалтай. Доторх нь юм байна. Энэ яг жоохон тиймэрхүү уулан дахиад нэг доторлогоо хийцэн байсан бол улам гоё болох үчтэй. За бусдаар бол тэгээд хоёр талаасаа татаад энээсээ ингээд бэрээ юм. Тэгэхээр юм хөөрхөн байгаа зү ингээд тийм юм гадаад ч гэсэн их байхгүй штэ. Тэгээд хоёр дахь нь болохоор би юм хөөрхөн буудтай сам захиалсан. Тэгээд гоё хамт бууз хийсэн болохоор гоё дурсгалтай болов гэж бодоод тэгээд зүгээр нэг ингийн сувнирээснээс юм ашиглах тгууттай буусны дүрстэй тэгээд сам нэг гоё содон байгаа зү. Тэгээд гоё бууз хийжсэн дараа нь гоё дурсаал. Тэгээд ийм хоёр юм захиалж авсан. Оройос нэг хүргэлт ирнэ. Тэгээд тэр үед эргээд уулзъя. За миний хоёр дахь хүргэлт ирсэн байна. Оо. Онлайн шопоос засны хүмүүс захиалсан байгаа. Тэгээд энэ гоё дотортой гэсэн. Оо. Материал нь бол айгүй гоё ирсэн байна шүү дээ. Гоё дулаан. Энаараа дотортлын юм зөөлхөн. Тэгээ би гоё юм цайвар өнгийг захиалж авсан. Хөөе. Шинэ өмдөн дээр гიშгээд байна. Хөөе. Би өмдөн өмсгөөд байна шүү дээ. Атлан юм. Уртлаасаа ийм харагдчих шүү. Хай. Би одоо дэлгүүр гарах чинь цагаан сараар инээ надаас ямар бэлэг авах үг асуусан. Тэгээ би өөрөө бэлгээ сонгоод төгчээ. Тэгээ та надад гоё цагаан сараар өгөөрэй гэж байгаа. Би тэгээ ямар бэлэг авах вэ гэж бодоод тэгээ мэдээж надад арьс арчлагын бүтээгдэхүүн байвал гоё санагдаад. Тийм болохоор гоё арьс арчлагын бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд рүү орж үзье. Бас цагаан сарын багцуд гарсан байж магадгүй гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ явж надад цагаан сарын бэлэг сонгоё. Гэтэ би бол нэг амар үнэтэй юм ахгүй нэг 30-40 мянга 20 мянга ч юм уу тэгээ ер нь бол тэр хавцаа бэлэг сонгоё гэж бодож байна. Бас тийм эсвэл зүгээр маск авсан бэлэг гэж бодож байна. Жишээлбэл Cloud9-д 2100 гэдэг нэг маск тэгээ 10 авал 21 мянга. Яа гайхамшигтай биш гэж юу. Тэгэхээр юу ч гэсэн эхлээд нэг 2 дэлгүүр орж үзье. Тэгээд гай гүнтэй байвал аваад гай түнтэй байвал гайран шиг маск авчих гэж бодож байна. За тийм байна. Би 2-3 дэлгүүрээр орсон. Тэгээд яг надад таалагдахаар цагаан сарын бэлгийн багц байгаагүй. Тэгээ тийм болохоор нөгөө ярьжээс нараа. Цэнцраа. Тэгээд дотроо гайран шиг маск маань байна. Ингээд ийм хөргөн бэлэг 21 мянга. Хөргөн биш гэж юу. За тэгээ яаж зүгээр авах гээд Beauty Secret дарахдаа 5 шиг маск авсан байгаа. Тэгээ ямар 5 маск вэ гэхлээр энэ нийтлэгийн Jelly mask байна. Энийг болохоор хэрэгэлж үзэж байгаагүй. Тэгээ хэрэгэлж үзгээд авсан байгаа. Энийг бас хэрэгэлж үзэж байгаагүй. Та нар мэдэндээ сан пяж. Ер нь айгу өмнө жил алдартай болоодсэн. Тэгээд энэ жил бас алдартай байна уу юу? Тэгээд энийг хэрэгэлж үзгээд авсан. Тэгээд миний хамгийн хайртай бүртэй маск, аногийн 2 маск авсан байгаа. Миний бичлэгтэй хамтайсан баярлалаа. Тунгуудалгүй дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Түр. Bye. Boom boom.